我们这次是受这个国家中外文化 Энэ удаагийн үйл ажиллагааны гол зорилго бол юу тайжичоноор дамжуулан хятад орны соёлыг сурчлах тий. Тэгээд монголчуудад тайжичоны энэ хийн дасгалын хөдөлгөөний ашиг тусыг ойлгуулах гэж ингэ ирсэн хамгийн гол зорилго байгаа. Тайжичон хийн дасгалын юу бол эртнээс хятадд бол эртнээс хөгжиж ирсэн ийм эрүүл мэндийн дасгал хөдөлгөөний нэг чухал урсгалуудын нэг байгаа. Тэгээд энэ удаа би бас Улаанбаатарт ингээд ирээд өөрийнхөө сурч эзэмшсэн бас энэ эрдмээ хүмүүст уламжил зааж өгч ингэж сурвалт хийх гэж байгаад өнөөдөр их баяртай байна. Миний хувьд бол одоо мэдээ орох захиасаа л баг хүүхд захиасаа тайжичоноор хичээлж гисэн. Тайжичоны дасгалаар урт удаан хичээлэхэд бол хүний цусны эргэлт сайжилдаг. Даралт юу биений ер нь цусны эргэлтүүд сайжилдаг. Одоо энэ дасгалын хийж байгаа үйл хөдлөлгөө хөдөл болгон бол дотроо бүгд нь хүний эрүүл мэндийг аль нэг юу эрүүл мэндэд зориулсан хүний цусны даралтыг сайжруулах, тэгээд цусны эргэлтийг сайжруулах гэсэн юм үнцэн элементүүд байдаг. Тэрнийхээ дагуу амьсгалаараа зохицуулаад хүний биеийн эрчмийг сайжруулах юм хүний эрүүл мэндэд тустай. Хүний бие организм бүх судас нэвтэрч ингээ чөлөөтэй хөдөлснөөр амьсгал чөлөөтэй байж судас бүтэн чөлөөтэй эргэлзнээр хүн бол эрүүл байх боломжтой. Тэгээд тайжичоны гал үнцэн юу бол өвдөхөөс өмнө өөрийгөө нөгөө эрүүжүүлж өөрийгөө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гинэ дасгал хөдөлгөөнийхөө тайжичон дасгал хөдөлгөөний бол тустай. Яг үндэсний нэг тайжичон бол хятадын яг бас энэ дасгал хөдөлгөөний их гэдэг утгаараа бол одоо энэ олон улсууд маш олон улсууд хичээлж байгаа. Одоо бол дэлхийн 100 гаруй улсууд бол энэ тайжичонын дасгал хөдөлгөөнийг хийж идэг. Ийм байгаа. Тэгээд тайжичоныг 20 оны 12 сарын 27-нд нэгдсэн үндэсний байгууллагын дэлхийн өвд бүртгэгдсэн байгаа. Тэгээд энэ бол маш олон жилийн хүч хөдөлмөр туршлагаараа ингээд яагаад тайжичон гэдэг тайжичоны дасгал хөдөлгөөнд бол хүний эрүүл мэндэд тустай гэдэг юм бол олон жилийн туршлага, олон зуун жилийн туршлагаар бол нотлогдсон байна. 尤其是咱们中国政府都在积极推广太极拳。